Сайн байцгаана уу? За та бүхэндээ Улаанбаатар хотын хамгийн анхны хар цагаан дүрс үстлийг танилцуулъя. Тэгэхээр 1913 онд нийслэл хүрээнд Францын гэрэл зурагчин Стефан Бассе гэдэг хүн ирсэн байна. Тэр энэ хүн бол Улаанбаатар хотын буюу тухайн үеийн нийслэл хүрээний хамгийн анхны хар цагаан дүрс үстлийг хийсэн хүн гэж үздэг. За мөн энэ хүн бол гол зорилго нь бол бас гэрэл зураг авах гэж ирсэн. Тэгээд энэ хүний авсан гэрэл зураг бол мөн Улаанбаатар хотын хамгийн анхны өнгөт гэрэл зураг байсан бол маш сонирхолтой юм баримт болон хадгалагдаж үлдсэн байдаг. За 1909-с 31 оны хооронд Францын банкны эзэн Альберт Кан гэдэг хүн дэлхийн 50 шахам улс орн руу өөрийн 10 гаруй гэрэл зурагчин операторуудаа ингэж явуулсан байдаг. За түүний нэгэнд нь бол нийслэл хүрээ гэж багтсан байдаг. Тэгэхээр бид нар бол яг тэр Стефан Бассе гэдэг хүний авсан гэрэл зураг, за түүний хар цагаан бичлэгүүдийг үзэж ер нь 20 дугаар зууны эхэн болон нийслэл хүрээ ямар дүр төрх бүтэц зохион байгуулалт, за хүмүүс ямар амьдралын хэм маягтай байсан бэ гэдгийг таних боломжтой байдаг. За түүний нэг болсон баримтат үг болсон нэгэн бичлэгийг та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За энэ бичлэг бол 3 хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт бол тухайн үеийн хүрээний захын хэсгийг бол харуулсан юм бичлэг байгаа. Хоёрдугаарт нь бол гандан гислийн хийдийн лам нарын гадаалж байгаа болон хурал нам урж байгаа юм бичлэг байдаг. Гуравдугаарт нь бол баруун сэлбийн яг ирэг дээр Монгол залуучуудын хооронд нь барилдуулсан юм маш сонирхолтой юм 3 ийм байршилт авсан юм бичлэг байгаа. За тэгэхээр эхний байршил буюу хүрээний их зээлийн зүүн төгсгөл буюу одоогийн яг барилсны талбай дээр авсан яг энэ гарч байгаа юм бичлэг бол 1913 оны 7 дугаар сарын бичлэг байгаа. Тэгэхээр энэ бичлэгэн дээр бол юу гардаг вэ гэхээр нэг гүүр байгаа. Тэгээд нэг гол урсж байгаа. Тэгээд цаана нэг юм барилгууд ингэж байгаа. Тэгэхээр энэ байршлын хувьд хаана юм гэхээр одоогийн яг барилсны талбай буюу тухайн үеийн нийслэл хүрээний зах хүрээний худалдааны захын хамгийн зүүн зах буюу худалдаалах зах байсан юм газар байгаа. Тэгэхээр энийг бол хүрээнийхэн тухайн үед бол махан дов гэж ингэж нэрлэдэг байсан. Тэгээ энэ махан довын яг хоогуур нь бол баруун сэлбийн гол урсдаг. Энэ модоор хашцсан байгаа энэ голыг бол баруун сэлбийн гол гэж нэрлэдэг. Тэгээ баруун сэлбийн гол дээгүүр яг энэ гүүр байгаа. За энэ гүүрийг бол Инжааны гүүр гэдэг нэртэй. Тэгээд Инжааны гүүрний яг ингээ хойшоогоо бол Инжааны годамж гэж байсан. Тэгэхээр яагаад Инжаан гэж нэрлэж байгаа вэ гэхээр Инжаан гэдэг үг өөр хятад үг. Тэгэхээр дархны газар гэсэн утгатай. Тэгэхээр энд бол алт мөнгөний дархны юм газар байсан учраас яг тэргээр нь гэж нэрлсэн байна. Инжааны гүүр, Инжааны годамж гэдэг. Инжааны энэ гүүр яг дүрсэн дээр гарч байгаа энэ гүүр бол одоогийн туул рестораны яг чанга хойд талд гэж хэлж болно. Тэгэхээр энэ гүүрээр бол тухайн Монгол хүрээний хүмүүс гайхсан байдалтай энэ юу юм бол гэдэг ч юм уу иймэрхүү байдалтайгаар ингэ дүрсүүд авагдсан байгаа. За тэгээд яг энэ дүрснээс бол ер нь 20 дугаар зууны их үеийн Монголын хамгийн том нийслэл хүрээний хүн ард нь, соёл нь, ахуй байдал нь, орчин нь ямар байсан бэ гэдгийг антрополог, угсаатны зүй маш олон ийм мэдээллүүд энэ юунаас мэдээллийг авах талаас нь авах боломжтой байгаа онцлог юм бичлэг байгаа. За тэгээд энэ бичлэгийн яг цаад хэсэгт бол нэг 2 давхар барилга дэмжиж баригдаж байгаа. За тэр барилга бол одоо хэдий байхгүй. Тэр барилгын яг наадталт нь бол бас нэг юм барилгын сүрийг тавьсан ингэ барьж байгаа юм үйл явц харагдаж байгаа. За тэр барьж байгаа энэ барилга бол одоогийн Занавзрын нэрмжид Төршлөг урлагийн музейн энэ барилга байгаамаа. За одоо тэр баригдаж байгаа барилга яг ингээд камер ингээд кадр ингээд хоошоо иргэдэг. Тэгээ тэр хэсэгт бол нэг давхар дан ийм барилга байгаа. Тэгээ энэ барилга бол 1909 онд баригдсан цагаан хааны аптек буюу Монголын хамгийн анхны Европын эмийн сангийн барилга байна. Тэр энэ барилга бол өнөөдөр хадгалагдаж үлдсэн. Өөрөөр хэлэх юм бол яг Занавзрын музейн барилгын яг чанга хойдол байгаа. Энэ шар багсааттай тэр барилгыг бол яг энэ барилга гэдэг нь бол гэрэл зураг болон энэ дүрсчлгүүдээс маш юм тодорхой анзаарэгддэг байгаа. За тэгээд энэ ер нь барилгын талбай дээр ер нь 20 дугаар зууны их үеийн хэд хэдэн ийм барилгууд бол хадгалагдаж үлдсэн. Өөрөөр хэлэх юм бол ансамбл байдлаар үүнд хадгалагдаж үлдсэн гэдгээр бол энэ түүхэн ийм газар болдог. За тэгээд үүнээс гадна дараагийн 2 дахь байршил нь бол гандан тэгшлийн хийд дээр авсан юм бичлэг байгаа. Тэгэхээр энэ гандан тэгшлийн хийдэн дээр бол лам нар нэг хашаанаас гарч ирж байгаа. За тэр хашаа нь бол Мичрансыг дугны
хашаа байгаа. Тэгээд эндээс гараад юм гадаалж байгаа. За зарим нь ингээд суудсан тийм. Суудсан гэдэг нь тэр нь өөрөх юм бол бичиж байгаа юм бичлэг байдаг. За мөн одоо яг тэр хашаан дотор буюу яг мижиж цанаасхийн одоо дугууныхаа үүдэнд ингээд ламнаар хоёр игнээд ингээд суудсан одоо хурал намаа эхлүүлэх гээд эсвэл хурал нам тарж байгаа ч юм те ийм одоо дүрс бичлэгүүд бол үлдсэн байдаг. Тэгэхээр яг эндээс бол гандан гişлийн хийд за тэгээд тэр хашаа хороо за мөн ламнарын дүр дөрөх дээл ховцлалт гэдэг ч юм те тэр бүх зүйлийг ингэж харж болохоор энэ бол түүхэн юм хөдөлшгүй юм баримт болж байгаа. За 3 дугаарт нь бол бас сонирхолтой нэг бичлэг нь бол баруун сэд голын яг ирэг дээр авсан бичлэг байдаг. Тэгэхээр энэ бол яг үгээр яг мал хариулаа явж байгаа одоо хитэн залуучуудыг хооронд нь барилдуулсан юм бичлэг байгаа. Тэгэхээр яг ингээд хүмүүс одоо хоорондоо бүсээ ингээд бүсээрээ одоо зодог одоо хийгээд хоорондоо барилдаж байгаа юм одоо сонирхолтой одоо ингэж бичлэг бол шатгалагдсан дурлцсан байдаг. За тэгээд түрүүний дээр зах дээр байгаа одоо бичлэг бол бичлэгэн дээр бас хэд хэдэн юм сонирхолтой зүйлийг бол анзаарч байна. Нэгдүгürt нь бол гүүрэн дээр ингээд цагдаа суудсан байна. Тэгэхээр яг үгээр тухайн 20 дугаар зууны ер нь ихэнд бол хүрээнд бол хэд хэдэн юм цагдаа байсан. Тэгэхээр цагдаа нар бол яг үгээр хүрээний хэд хэдэн юм объектууд дээр ингэж одоо цагдах буюу тэрийг хяндаг юм байсан. Түүний нэг нь бол зах байгаа. Тэгэхээр тэр бол гүүрэн дээр сууж байгаа тэр одоо цагдаа бол захын цагдаа. Бас тэр гүүрийг бас тэр хөдөлгөөнийг хяндаг ч юм уу ийм байна. За дээр нь гүүрээр бол одоо янз бүрийн хүмүүс явж байгаа. Одоо эмэгтэй хүн, эмэгтэй хүн дотор бол яг үгээр одоо бүр гэрэлсэн эмэгтэй хүн, бүсгүйхэн явж байгаа. Тэр бол бид нар маш энгийн одоо таньж болно. Яагаад тэгэхээр яг эмэгтэй хүн бол өсөө ингэ жилийдсэн байдаг. Одоо айл ихнэр хүн бол өсөө жилийдэд буюу одоо ингэ дэрвгэр болгоцсон. Тэгээ ингээд бүсгүй өөрөх юм бол ингэ дээлээ бүс бүсэлдэггүй тийм учраас тэр бол бүсгүйхэн гэж нэрлэж байгаа. Яг тэр одоо дүр төрхөөр бид нар энэ бол бүсгүйхэн байна гэж таньж болж байна. За дараа нь болохоор яг хүүхдүүд байгаа ингээ сахилгагуудаа тийм өрний одоо ар дээр ингээ зогсож байгаа ч юм уу тийм төрсийг бол харж болно. За мөн ингээд бол одоо илжигээр одоо ингээд илжиндээр өөрхөн ус тээвэрлээ явж байгаа хятад хүнийг бол харж болно. За мөн ингээд Монгол одоо эмэгтэй хүн мөр залуучууд ингээ бас тэр бичлэг рүү ингээ харцсан бас энэ одоо юу юм болоо гэдэг ч юм уу эсвэл энэ бичлэг хийж байгаа гэдэг ч мэдж байгаа ч юм уу ямд байсан тийм одоо дүрс бол үлдсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо Монгол эмэгтэйчүүд 21-р зуунд машина авнаад одоо шопинг ингэж хийж байгаа 20-р зууны эхэнд Монгол эмэгтэйчүүд морио авнаад пүүс дэлгүүрүүд орж одоо өдөр тутмынхаа бараа одоо тийм ахуйн хүнснийхээ зүйлүүдээ ингэж цуглуулдаг бас ийм хоёр ялгаатай бас ийм зүйлүүдийг бол эндээс бол одоо харж болохоор байгаа. Тэгэхээр ер нь энэ одоо энэ 20-р зууны ихэнх үеийн Улаанбаатар хотын буюу нийслэл хүрээний хамгийн энэ анхны одоо бичлэг бол судалгааны хувьд танин мэдхүүн хувьд за монголчуудын тэр дүр төрх одоо тэр дүр төрх одоо тийм ахуй соёл байдлыг харуулж байгаа гэдгээр бол маш их үнэтэй одоо баримтат одоо өв болдог гэдгээр бол одоо маш өндөр ач холбогдолтой юм их сурвалж одоо хэрэглэгдэхүүн байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ бичлэгийн одоо яг их хөв нь бол тэр Францын Альберт Каны одоо музейд 10 гаруй минутын бичлэг бол ингэж хадгалагдаж байдаг юм аа.